Таримал ургамал компани агрономч Гэрэлмаа. За өнөөдөр миний илтгэх сэдэв бол ургамлын био зохицуулагч буюу биостимулятор. Биостимулятор гэж юу вэ? За энийг болохоор одоо манай түгээмэд ойлгодог ойлголт бол ургамлын өсөлтийг дэмжиж био идэвхжүүлэгч, био зохицуулагч, ургамлын өсөлт зохицуулагч гэх хэсгээр нэрлэж байна. Америкийн улс орн болон Европт биостимуляторын тухай ойлголтыг юу гэж ойлгодог вэ гэхээр био идэвхжүүлэгч нь бордоо биш, бордооны үйлчлэлийг ашиглалтыг нэмэгдүүлдэг ургамлын гаралтай нэгдэл юм а гэж тодорхойлсон байна. Фитогормон агуулсан ургамлын өсөлт зохицуулагчийг ургамалд үйлчлэх зорилгоор нь өсөлт дэмжигчид, саатуулагчид, зогсоогч гэдэг нэмийг 3 ангилжээ. Сүүлийн үед одоо эрдэмтдийн нээснээр брасиноистероид буюу барсанолидыг үсгийн өсөлтийг дэмждэг ийм нэгдлийн тухай цаашид ярина. Бүтээгдэхүүн хэрэглээнд барсанолидыг бидний хамгийн сайн мэддэг BR24 бүтээгдэхүүн байдаг. Бүтээгдэхүүн хэрэглээнд одоо нэвтэрсэн концентрацаар нь үзүүлсэн байна. BR-ийн нэрний үндэс нь болохоор Brassica буюу томчны овгийн ургамал Rapsas гаргаж авсан. Энэ овгийн ургамал барсанолидын агуулмж маш өндөр байдаг. Би барсанолидын ургамалд үйлчлэх одоо зорилго нь болохоор ургамлын эсийн хуваагдал өсөлтийг эрчимжүүлдэг, ургамлын уургийн нийлэгдлийг сайжруулдаг, ургамлын гадаад орчны таагүй хүчин зүйлээс хамгаалдаг. Үүнд болохоор орчны нөлөөнд ган гэнтийн хүүтрэл, хөрсний давсчил гэх мэт орчны стрессээс ургамлыг хамгаалдаг байна. За үүнээс гадна пестицид одоо бид маш их пестицид хэрэглэж байгаа. Хэрэглээнд нэвтэрсэн гербицид гэх мэт одоо пестицидийн дараах стрессийг тайлдаг байна. Энэ бордоотой хамт навчаар бордож навчны үйлчлэлийг нэмэгдүүлнэ. Навчны бордооны ашиглалтыг нэмэгдүүлнэ. Үрийг идэвхжүүлж болно. Хөрсөнд шүршиж болгоно. За газар тариаланд өсөлт зохицуулагчийг хэрэглэх одоо зайлшгүй шаардлагууд байна. За нэгдүгээр болохоор төвийн болон тариалангийн бүс нутгаар орох хурд үндэсний хэмжээ багасж байгаа. Таримлыг стресс оруулахыг шалтгаан болж байна. Таримлын стрессийг тайлах, бордооны ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд мэдээж биостимулятор буюу өсөлт идэвхжүүлэгч хэрэглэхийг одоо санал болгож байна. Хоёрдугаар бол хөрсний үржиж хөрсөө бордож чадахгүй, хөрсөндөө хангалттай бордоо өгч хэрвээ чадахгүй байгаа бол навчаар бордож болно. Энэ одоо навчны бордооны ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд одоо өсөлт идэвхжүүлгийг хамт хэрэглэнэ. За энэ тухай одоо ерөнхий мэдээлэл авахыг хүсвэл одоо энэ слайдыг муу эсвэл дараа нэг тусдаа танилцуулга авч болно.